За одоо ярих зүйл нь болохоор хэдүүлээ офис хувцлалтанд хориглогддог хэдэн хувцсны талаар ярилцсан. Ерөнхийдөө бол аль ч түвшний албан байгууллагуудаас шалтгаалаад хувцлалтын хориглох заалт нь өөр байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол дараах хэдэн хувцсыг бол ялч төрлийн байгууллага хориглодог байх нэ. Тэгэхээр энийг мэдээд авчвал чамд аюу хэрэгтэй. За эхнийх нь болохоор жинсэн өмд мөн уранхай джинс. Энийг бол зайлшгүй хориглодог. За дараагийнх нь спорт хувцас. Энд нь болохоор бэлтгэлийн хувцас, кейт, пүүцтэй албаны уулзалтанд бол явдггүй ахнэ. За дараагийнх нь болохоор хит ирээн хувцас, олон төрлийн өнгө холилдсон хувцсыг хориглодог байна. За мөн энгэр задгай хувцас, хит бариу даашинзыг бол хориглож өгдөг. Эдгээр хувцсыг албаны уулзалтанд эсвэл ажлын ярилцлаганд явахдаа өмсөж ирөөсө болохгүй нахна шүү. За дараагийн нэг ярилцах зүйл маань болохоор орчин цагийн офис хувцлалт ямар чиг хандлагатай яваа вэ гэдэг талаар илүү ярилцъя. За орчин цагийн офис хувцлалт нь ерөнхийдөө бол нэг 3-4-нд одоо ер нь бол явдаг, захирагдаж явж байгаа гэсэн үг. Эхнийх нь айлаас ирэхээр авдраа аваа гэж. За энэ нь юу гэж нэ гэхээр хэтэрхий үнэтэй брендийн хувцсыг шууд худалдаж авахаас илүү өөрийнхөө шүүгэнд байгаа хувцсыг хооронд нь цогцох маягаар нь одоо аль болох олон ийм загвар гаргаж өмсөх юм бол нэгдүгээрт байгаль дээлтэй, хоёрдугаар таны санхүүд хэмнэлттэй болж өгдөг. За хоёр дахь нь болохоор ер нь бол одоо дэлхийд даяараа энэ офис хувцлалтын дүрм ингээд суларсан байгаа. Тэгэхээр хүн хит ийм одоо офис хувцлалт гээд бидээ бариу тухгүй хугацаа өмсснөөс илүүтэй ажил дээрээ одоо өөрт аль болох 5 тухтай хувцсыг өмсснөөрөө ажилчдын ахиц бол ажлын ахиц нь гарч өгдөг байх нэ. За 3 дахь нь болохоор яг өөрийн гэсэн загварын коллекцтэй болж өгөх. За энд нь болохоор яг нэг юм чанартай брендийн 2-3 төрлийн хувцсыг авч одоо шүүгэндээ хадгалснаар ямар нэгэн өндөр зэрэглэлийн уулзалт аль эсвэл чухал гэрээ хэлэлцээрт явахдаа өмсөх юм бол одоо нөгөө харилцаж байгаа хүндээ хамтарч ажиллаж байгаа хүндээ ихтгэл төрүүлэхүйц болж өгнө. За тэгээд эдгээр хувцас бол байнга өмсөд байхгүй байна. За тэгэхээр орчин цагийн офис хувцлалт нь эдгээр 3-4-нд бол захирагдаж явдаг байх нэ. Тийм. Дээрээс нь одоо эмэгтэйчүүд маань офис дээрээ болон одоо ажлын ярилцлага нь очихдоо гадуур өмссөн гутлаа заавал тайлж одоо ийм стандартны 3-6 см-ийн өндөр өсгийтэй гутлыг өмсөж арах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энийг бас мэдхэд илүүдэг байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа.